Substance Mining and Energy компани маань зохион байгуулдаг Бөрлжүүд оюутны тэтгэлэгт хөтөлбөр маань энэ жил 2 дахь удаага амжилттай зохион байгуулагдлаа. Магадлал итгэмжлэгдсэн 7 их сургуулийн 8 мэргэжлийн чиглэлээр 3-аас 4-р курсын оюутнууд маань хамрагдсан байгаа. Манай шинжилгээ ухааны технологийн их сургууль, эрчим хүчний инженерчлэлийн сургуулийн 2 оюутан байна. 1 2 дугаар байранд орж тэтгэлэг бол гардаж авч байгаа юм бол баяртай байна. Ер нь Бөрлжүүд цахилгаан станц бол орчин үеийн дэвшилтэд техник технологийн ийм томоохон хэмжээний бүтээн байгуулалт. Тэгэхээр энэ станцын үйлдвэрийн технологийн нарийн процесс дээр бол орж ажиллах ийм нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэдэг манай эрчим хүчний инженерчлэлийн сургуулийн 2 оюутан тэтгэл гардаад энд ажиллахаар болж байгаад бол би бүхэн баярлж байна. Цаашдаа энэ салбартаа ч гэсэн ажиллах миний урам зориг өөртөө ихтэй байдлын маань ч гэсэн айгүй нэмэгдүүлсэн тийм үйл явдлаа энэ хүтэтгэлэг хөтөлбөр нь ард нь байгаа манай 5 оюутны 5 гэр бүл хамаатан садан ч гэсэн маш их баярлж байгаа. Тэгээд энийг ч гэсэн тус компани хамт олондоо илэрхийлэх хэрэгтэй ах гэж бодсон. Манай Монгол улсад бол инженерүүд ер нь зүйтэй байгаа. Тэр тусмаа Монгол улсын эрчим хүчний систем болон систем жоохон доголдолтой өнөөгийн нийгэмд явагдаж байгаа. Манай эрчим хүчний салбар их хүндхүйдээ явж байгааг хүн болгоо мэдж байгаа. Тэгэл болохгүй бүтггүй талыг нэг харж байгаа талууд байгаа. Гэтэ миний хувьд утгагүй төсөөд яг ирээдүйн инженер болох хүний хувьд яг чухал юм эргэлтийн цаг дээрээ явж байгаа юм байна гэж бодож байгаа. Илүү гэрэлтэйгээр ингэ харж байгаа. Цаашид бид нар энэ Бөрлжүүд тэтгэлэгт хөтөлбөрөөр жил болгон уламжлал болгон зохион байгуулна. Олон оюутнуудад боломжийг олгох ийм зорилготой ажиллаж байгаа. Тэр тусмаа ялангуяа дулааны цахилгаан станцын инженерчлэл мэргэжлэр суралцж байгаа оюутнуудаа түлхүү амруулна гэсэн бас бодлоготой зорилготой ажиллаж байна.